Та бүхэндээ эзний өдрийн мэнд хүргэе. Сайхан амарцгаасан уу. За, хамтдаа Үйлс номын 3 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэгийг уншъя. Үйлсийн 3 дугаар бүлгийн 1-ээс 10. Өнгөрсөн 7 хоногт бид нар Үйлс номын 2 дугаар бүлгээс эзний үгийг хамтдаа сурсан байгаа. Ариун сүнсээр байгуулагдсан чуулган, тийм ээ, анхны чуулганы талаар бид нар хамтдаа сураа явж байгаа. За, өнөөдөр анхны чуулганд болж исэн гайхамшигын талаар хамтдаа үзцгээе. За, ингээд Үйлс 3 дугаар бүлгийн 1-ээс 10 дугаар ишлэгийг би та бүхэн чанга уншиж өгнө. Петр Иохан нар залбирал болдог 9 дугаар цагт сүм рүү явж байв. Төрөлхийн сонго нэгэн хүнийг хүмүүс өдөр бүр авчран сүмийн үзэсгэлэнт хэмэх голдон хаалганы дэргэд суулгаж тэрээр сүмд ирэхстээс гойлго гуйдаг байжээ. Петр Иохан нарыг сүмд орох гэж байхад тэр хүн гойлго гуйв. Петр Иохан хоёр түүн дээр харцаа тогтоон "Нааша хар" гэв. Тэднийг юм өгөх нь гэж гордон тэр тэднийг харав. Харин Петр түүнд "Надад алт мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л чамд өгье. Назарын Есүс Христийн нэрээр босоод явахтун" гэж хэлээд баруун гараас нь барьж өндийлгсэнд түүний хөл шагаа тэр даруй хүч орж үсрэн цэг зогсоод алхаж эхлэв. Тэр цогчин Бурхныг магтсаар тэдэнтэй хамт сүмд явж арав. Бурхныг магтан алхаж буй түүнийг бүх хүн хараад сүмийн үзэсгэлэнт голдон хаалганы дэргэд гойлго гуйж суудаг байсан хүн болохыг нь таньж түүнд тохиолдсон явдалд гайхан алмаарцгаав. Аамен. За, өнөөдөр би эзний үгийг гайхамшиг үйлддэг итгэл гэдэг сэдвээр та бүхэнтэй хуваалцъя. Гайхамшиг үйлддэг итгэл гэдэг. За, өөрөөр хэлбэл Есүс Христэд итгэх итгэлээс болж бидний амьдралд гайхамшиг бий болдог. За, гайхамшиг гэж юу хэлээд байгаа юм бэ гэхээр хүний хүчээр боломгүй зүйлийг бий болохыг гайхамшиг гэж хэлээд байгаа. За, яста бүтэхгүй дэ гэж бодож байсан ажил бүтэх яста гайхамшиг болсон гэж ярьдаг. За, яста эдгэрхгүй дэ гэжсэн өвчин эдгэрчдэг гайхамшиг болсон гэж ярьдаг. Тэрнээс бид ид шид боллоо гэж ерөөсөө ярьдаггүй. Тэгэхээр бид бол ямар нэг юм сохор азар бий болдог нэг юм ид шид юм уу, хэн нэгэн одоо нэг юм увдстай хүн ямарваа нэг юм ид шид үйлддэг тийм галдын хүчинд итгэх биш. Харин бид бол Бурханд итгэдэг бөгөөд тэр Бурхан Есүс Христээр дамжуулан бидний амьдралд гайхамшиг буюу нөгөө англи хэлэн дээр miracle гэж хэлдэг, тийм ээ. Гайхамшиг болдог гэдэгт бид итгэдэг. Тийм учраас Христэд итгэгч хэний ч амьдралд энэ гайхамшиг болох боломжтой. Ид шид гэдэг бол зөвхөн үлгэртэл гардаг, тийм үү? Эсвэл одоо ид шид үнэхээр бий болдог бол ямар гоё вэ гэж заримдаа бид нэг мөрөөдөд ярьж идэг, тийм ээ. Нэг бэрттэй тааруулдаг 3 хүслээ нэг хилчгийн юмсан нөгөөх нь ид шидрээ биелүүлээд өгөөсэй гэдэг ч юм уу. За, ид шид гэдэг юм бол миний амьдралд биелэхгүй эцтэй гэж боддог. Зөвхөн кинон дээр гардаг, зохиол дээр гардаг, үлгэр домогт байдаг зүйлтэй гэж бид нар боддог. Тэгэхээр бид бол ид шидний тухай ярьдаггүй. Бид бол гайхамшиг амьдралд боддоор бий болдог гайхамшигын тухай ярьдаг. Энэ гайхамшигыг хэн нэг хүн хийдэггүй, энэ гайхамшигыг Бурхан өөрөө хийдэг гэдэгт бид итгэдэг. Гэхдээ Бурхан өөрт нь итгэдэг хүнээр дамжуулж энэ гайхамшигаа хийдгээ гэж бид итгэдэг. Тэгэхээр бид нар гайхамшигыг одоо тэр гараар нь дамжуулан үйлдэгдсэн хүнийг болоод бид нар хүчтэй хүн байна. Одоо нөгөө хүчтэй лам гэдэг шиг, тийм ээ. Намтай лам гэдэг шиг тэр хүнийг их ид шидтэй хүчтэй хүн байна гэж харах гэхээсээ илүү тэр хүний залбирал, тэр хүний гараар дамжуулан тэр эдгэрлийг хийсэн, эсвэл тэр одоо бүтшгүй зүйлийг бүтээж бий болгосон тэр хүний ард байгаа Бурхныг бид нар гайхамшигтай хүчтэй Бурхан байна гэж бид нар харж тэр Бурханд бид нар магтаал алдрыг өргөдөг байгаа. За, тэгэхээр үүний нэг тод жишээ олсон Библиэд одоо байдаг одоо алдартай нэг түүхийг бид хамтдаа уншиж байна. Тэгэхээр өнгөрсөн бүтэн сайнаас эхлүүлээд бид Үйлс номоос суралцаад эхэлсэн. Ер нь би жил хагасын өмнө ирээд Лук номыг зааж ахтаа л ер нь би явандаа Үйлс номоос эзний үгийг чуулганыхантай хуваалцсан даа гэж дотроо бодож явсан. Харин энэ цаг бол одоо Үйлс номоос хамтдаа суралцах хамгийн тохиромжтой таатай цаг нь иржээ гэж миний хувьд сүнсэндээ мэдэрсэн учраас өнгөрсөн бүтэн сайн өдрөөс эхлүүлээд Үйлс номоор дамжуулан эзний хийж байгаа ажлуудын талаар та бүхэнтэйгээ хуваалцаж хамтдаа суралцахаар шийдсэн юм аа. Тэгэхээр өнгөрсөн бүтэн сайн өдөр Үйлс номын 2 дугаар бүлэг дээрээс ариун сүнс хэрхэн анхны чуулганыг бий болгож байсан тухай суралцсан бол одоо бүгдээ Үйлс 3 дугаар бүлэг дээрээс гайхамшиг хэрхэн бий болдог болсон талаар хамтдаа нэг сонирхолтой түүхийг хамт харлаа. За, ишлэлийг би нэгээр нь уншаад тодорхой зүйлсүүдийг та бүхэнд тайлбарлаад явъя. За, 1-р ишлэл дээр хэлж байна. Петр Иохан нар. Петр Иохан гэдэг чинь хэн блэ? Есүсийн 12 шавь дагалдагчийн 2 нь, тийм үү? Нөлөө бүхий 2 шавь нь. Петр бол 12 шавь дотроо удирдагч нь байсан.
Ер нь бол 12 дагалдагчдын дотроо нэлээд тийм манлайлах үүрэг оролтой байсан. Тийм учраас Есүс ер нь Петртэй нэлээд тулж ажилладаг. Петрээр ер нь нэлээд гол юмаа хийлэгдэг байсан байна. За, Иохан бол Есүсийн хамгийн хайртай шавнырын нэг байсан. Ямар сандаа Есүс нөгөө баригдаад нөгөө загалмай цовдлогдохоос өмнө баригдах тэр шөнөө дагалдагчтайгаа нөгөө нэг алгасал баярын зоогийг барихтаа та нарын нэг чинь надаас урвж намайг бариулна гэж хэлдэг. Тэрний Искариотын Юдас байсан л та. Тухайн үед бол тэр 12 шав дагалдагчдын хэний ч энэ тухай мэдээгүй байсан. Искариотын Юдас л дотроо төлөвлөсөн байсан. Яг л Есүсийг барьж өгөөд оронд мөнгө авандаа гэдэг бодолтой байсан баа. Тэг мөнгөний ашиг сонирхолтой нөхөр явсан байхгүй. Ер нь тэр нөхөр тэр Есүсийн 12 дагалдагчийн санхүүг барьдаг. Санхүүгээс дандаа ер нь өөртөө бол ингээд авчдаг. Тэрийг Есүс мэдээлээдэг байсан. Тэгээ тэр нэг юм авчдаг нэг жижиг зуршил нь явсаар хагаад эцэстээ өөрийн эзнээсээ урахад хүргэсэн байгаа л та. Тэр энийг бол Есүс сүнсээр мэдчихсэн. Тийм учраас та нарын нэг чинь надаас урах болно гэж хэлсэн. Хинбэ гэдгийг Есүс л өөрөө дотроо мэдчихсэн. Гэхдээ 12-ын дунд бол нээлттэй бол хэлээгүй. Тэгэхэд нөгөө 12 ч бүр гайхаад ингээд хин чи урах би урах гэдэг юм. Хин урах гэдэг юм. Нөгөө 12 ч хэдэн биенээ нудраад гайхсан. Тэгэхээр тэр үед Петр Иохан руу ингээд нүдэрээ дохиод өөрөөр хэлбэл хин урах гэдэг асууч гэж. Нөгөө өөрөө асуухаасаа айгаад нэг айлын ах эгч нар нэг баг дүүгээ нэг ээж аав руугаа явуулдаг да тий. Тэгээ яг нөгөө баг дүүд нь нөгөө ээж аав нь хайртан болохоор нөгөө аавс очоо тэрийг гоочих, ээжээс очоо тэрийг гоочих. Тавган дээрээс нөгөө тэр нэг чихрийг ахтаа аваад хилээд аваад энэ төр гэдэг нэг баг дүүгээ нэг зардагтайгаа адилхан Петр яг Иоханыг бол яг асуучих гэж нэг догчижсэн байдаг. Яг тэгэхээр Иохан бол Есүсийн хамгийн хайртай шав байсан. Та бусдыг нь муу хайрлаж исэн юм уу үгүй л дээ. Мэдээж Есүс бүх хүн төрлөختөнд хайртай шүү дээ. Бүх хүмүүст хайртай. Гэхдээ Иохан бол 12 дагалдагчдын дотор хамгийн насаар залуу нэсэн. Есүс Иоханыг хамгийн хайрлаж исэн. Хожим Иохан Есүсийг тэнгэр рүү додсны дараа Есүсийн ээжийг өөрийнхөө хуурай ээж болгоод насаараа хажуудаа авч явсан байдаг шүү дээ. Тэ. Тэгэхээр юм гайхалтай онцгой шав байсан байна. За тэгэхээр энэ хоёр одоо 12 дагалдагчдын дотроос 12 элч нарын дотроос хоёр нөлөө бүхий хоёр одоо удирдагч яасан гэхээр 9-р цагийн орчим Иерусалимийн сүм рүү орж залбирахаар явж исэн. За энэ 9-р цаг гэдэг нь бол одоогийн бидний цагийн тооллоор бол үдээс хойш 15 цаг гэж ярьж байгаа. Еврейчүүдийн цагийн тоолол бол сонирхолтой шүү дээ. Тийм ээ? Өглөөний 6 цагаас оройн 6 цаг хүртэл цагийг тоолно. Оройн 6 цагаас хойш өглөөний 6 цаг хүртэл цаг тоолохгүй. Тэр бол шөнө гэж үздэг. Шөнө учраас цаг тоолохгүй. Тэгээ өглөөний 6 цаг болонгууд 1 цаг гэж үздэг. Тэгээ өглөөний 9 цаг болонгууд 3 цаг гэж ярьдаг. Тэгээ өдрийн 12 цаг болонгууд тэрийг 6 цаг гэж ярьдаг. Тэгээ өдөөс хойш нар хэвийгээд өдрийн 15 цаг болонгууд тэрийг 9 цаг гэж ярьдаг байхгүй. Тэгээ оройн 6 цаг болонгууд тэрийг 12 цаг гэдэг. Тэгээ цаг тосчдөг. Өдрийн цаг тэгээд тосчдөг. Еврейчүүдийн цагийн одоо хэмжүүр нь ингэж явдаг сонин. Тэгэхээр энэ 9-р цагийн орчим тэд сүмд орж залбирахаар энэ хоёр явсан. Энэ нь үдээс хойш 3 цагийн алдад болж байгаа үйл явдал байна. Еврейчүүд өдөрт нэг 2-3 удаа сүм дээрээ очиж ингэж залбирдаг байсан. За яг хөө тэгээ мэдээж завгүй нэг нь бол амжтгүй л байсан биз. Ер нь л дийлэнхээр очиж залбирдаг байсан. Яг энэ үеэр бас тахил өргөдөг юм үе байсан учраас ялангуяа тахил өргөж байгаа тэр үеийг одоо тохиолдуулан орж залбирахдаг байсан гэж ингэж бас хүмүүс одоо Библийн судлаач нар бол бас ярьдаг. За ингээд Петр Иохан хоёр үдээс хойш одоо биднийхаар бол 15 цагийн орчим Иерусалимийн төвд байдаг одоо ганц том сүм дотор залбирахаар явж орлоо. За тэгээ явж орохдоо сүмийн дөрвөн талд нь хаалга байдаг. Тэр хаалганы нэгийг нь бол үзэгсэлэнт гэдэг нэртэй хаалга, үзэмжит гэж бас өөрөөр орчуулсан байгаа. За сүм бол ингээд дөрвөн талдаа том юм одоо манайхаар бол голдон хаалга гэж ярьдаг. Дааман хаалга гэж ярьдаг. За Монгол одоо гэр хороолт нэг хүн ордог нэг жижиг хаалга, машин ордог нэг том хаалга байдаг да тий. За өөрөөр хэлбэл энэ тухайн үед одоо машин орж гэж юу аах вэ зүгээр ямар ч үсэн том хаалгануудын нэг жижиг хаалганууд бол бас байсан гэж үздэг. Тэгээ зүүн зүгт харсан үндсэн том хаалгаар нь явж орсон гэж. За тэр хаалганы нэрийг бол их үзэгсэлэнтэй гэдэг тийм нэртэй. Үзэмжит, үзэгсэлэнт гэдэг гоё нэртэй. За нэг үзэгсэлэнт гэдэг хаалган дээр нэг үзэгсэлэнгүй нэг нөхөр байнга байждаг. Тэгээ уул нь хаалганы нэр бол их гоё штэ тий үзэгсэлэнтэй. Деважингийн одоо үзэгсэлэнт хаалга гэж тий. Гэтэл Деважингийн үзэгсэлэнт хаалганы үүдэн дээр нэг 40 гаруй насаараа гуйлга гуйцсан ажил хийх чадваргүй. Тэгээд
сунг өөрөөр бүслэгнээс доошо мэдээ байхгүй. Юм уу эсвэл одоо өвдөг шагаа нь асуудалтай. Ийм хүн тэнд одоо хүмүүс түүнийг зөөж авцгаад одоо хаалганы дэргэд аваач тавихад юунаас ирж байгаа хүмүүсээс сүмд залбирахаар ирж байгаа хүмүүсээс одоо гуйлах гойдаг. Аабар яхад ингээд амьдраа сурцсан. Ерөнхийдөө бол одоо ажлын байр нь гэсэн үг те. Үзэгсэлэн таалга бол мань нэрийн ажлын байр. За мань нэрийн одоо хийж чаддаг ганц юм бол хүнээс гуйлах гоох. Бурхандаа залбирах гээд ирж байгаа хүн чинь өвчтөе зовлонтой хүн харахаараа бас яг сэтгэл нь бол хамгийн гой дээр явж байгаа хүмүүс чинь бас нэг 5-3 цаас өгнө шүү дээ тийм ээ. Бас тэр мөрийг бас бодолцоод тэр чинь бас их зөв газараа ирж бас гуйлах гоогаад байгаа маа. За тэгсэн чинь Петр Иохан хоёр нөгөө 9-р цагийн орчим тусгаалгаар нь залбирах гээд орж явахдаа таарсан. За тэгээ нөгөө хоёроос чинь мөг гуйж яг таарсан. Надад нэг жоохон одоо хэдэн цаас өгөөч энэ төр гэл гуйсан. За ийм хүмүүсийг бол одоо бид нар Нью-Йорк хотод бол одоо хаа сайгуул харж байна. Улаанбаатар ч гэсэн зарим газруудад бол ингээд байж идэг гэдгийг бас бид мэднэ. Ялангуяа олонний хөлийн газруудад. Тэгэхээр эн чинь олонний хөлийн газар байхгүй юу? Олонний хөлийн газар та хүмүүс бол одоо ийм байдлаар нэг амжиргаагаа залгуулах байдлаар сууж байна. За тэгээ Петр Иохан хоёроос мөг гуйсан. Тэгсэн чинь Петр Иохан хоёр нөгөө хүн дээр харцаа тогтоогоод чамд өгөх алт мөнгө бидэд байхгүй. Гэхдээ би чамд байгаа юм аа өгье. Тэгээ юу байгаа юм бол те? Үүрч яваа богц гэж юм байхгүй. Үүр юу өгөх юм? Төлөө өгөх ч юм уу, хоол өгөх ч юм уу. Тийм байхгүй. Та харахад бол нэг юм богцондоо үр өвчөндөө ингээд илүү дутуу алт мөнгнөөс гадна өөр юм одоо авч явж байгаа юм гэхлээр тийм байхгүй. Гэхдээ юу байгаа юм бол энэ хүү их гайхчих. Тэгсэн чи Петр одоо түүн рүү юу гэж хэлж байгаа вэ гэхээр 6 дугаар ишлэл дээр хэлж байна те. Харин Петр түүнд надад алт мөнгө байхгүй. Харин өөрт байгаагаа л чамд өгье. Назарын Есүс Христийн нэрээр босоод явхтун гэж хэлээд баруун гараас нь барьж өндийлгсэнд түүний хөл шагаа тэр даруй хүч орж үсрэн цэг цогсоод алхаж эхлэвэ гэж хэлсэн. За өстө байгаа юм аа л өгсөн. Тэр нь бол бидний эзэн Есүс Христ. Петрийн дотор байгаа Есүс Христ. Есүс Христийн нэр бол Христэд итгэгчдийн одоо энэ дэлхий дээр амьдардаг гол зэвсэг болдог. Энэ нэрээр бид залбирдаг, энэ нэрээр бид бусдыг өрөөдөг, энэ нэрээр бид өвчтөн хүнийг эдгэрээсэ гэж өрөөдөг, энэ нэрээр бид бусдтайгаа харьцдаг, энэ нэрээр бид энэ цуглааныг хийдэг, энэ нэрээр л бид ажилч хөдөлмөрлөл бүх л юмыг энэ нэрээр хийдэг. Тэм ч учраас юу гэж хэлсэн мэдгүй Колосай номон дээр та нар идэж уусан ч юу ч хийсэн ч бүхнийг Бурхан эцгийн алдрын төлөө Есүс Христийн нэрээр хийхтэн гэж хэлсэн байдаг. Тийм болохоор Есүсийн нэрээр залбирч яана гэж залбираад байдаг. Учир нь үүндээ байдаг. Яагаад гэвэл Есүс өөрөө та нар миний нэрээр гуйх юм бол Бурхан та нарт хариулт өгнө гэж хэлсэн байдаг. Тийм учраас Христэд итгэгчдийн хувьд Есүсийн нэрээр гэдэг энэ үг аюул чухал. Тийм учраас Христ итгэгч бид нар бие биентэйгээ уулзаад дуусахтаа хүртэл Есүсийн нэрээр өрөөгөөд дуустдаг. Тэ? Зүгээр одоо юу гэдгийг тийм ээ амжилт хүсье гэхээсээ илүүтэй Бурхан өрөөг гэж бид нар хэлж сурсан байдаг. Хоол идэхдээ ч Есүсийн нэрээр талархчихдаг. Амьдралынхаа бүхэл зүйлд энэ Есүсийн нэрийг бид яг урдаа барьдаг гол зэвсгээ болгон ашигладаг гэдгийг хэлмээр байна тийм ээ. Тийм учраас Есүсийн нэр гэдэг бол бидний хувьд эрхэм нэр. Тийм болохоор бидний дуулдаг магтан дуунд хүртэл Есүсийн нэрийг магтъя, Есүсийн нэрийг магтъя. Энэ бол эрхэм дээд нэр юм аа гэх мэтчлэн одоо дуулдаг тийм ээ. Есүс гэдэг нэр чи өөрөө ямар утгатай нэр вүлээ? Монгол хэлэн дээр орчуулвал аврагч гэсэн утгатай үг шүү дээ. Эзэн аварна гэсэн утгатай үг шүү дээ тийм ээ. Тийм учраас их тийм гоё утгатай нэр. Гэхдээ Есүс бол нэлээд тийм грек аялга орсон бичлэг багхгүй юу? А яг еврей хэл дээрээ яг еврей одоо юун дээрээ болвол Yeshua шүү дээ тийм ээ. Yeshua. Тэгэхээр Yeshua гэдэг үгийн араас грек хэлний нэр үгийн ос залгуур залгачдаг багхгүй юу? Тэнгүүт Yeshuas буюу одоо еврей грек хэлээр бол одоо Есүс болчдөг байхгүй. Тийм учраас бидний хувьд бол Есүс гэдэг нэрээр хэлж заншсан. Гэхдээ Yeshua гэдэг нь бол яг еврей дуудлагаараа яг бол ингэж хэлдэг. Гэхдээ бид Есүс гэж хэллээгээд алдах юм байдаггүй. Яагаад гэвэл Есүс гэдэг энэ нэрийг дуудснараа бид аврал авсан, ариун сүнсийг дүүрэн авсан, бид ивэл өрөөлийг амьдрал дээрээ бид нар авсан. За тийм болохоор энэ нэрээр одоо байгаа юмаа би чамд өгье. Есүсийн нэрээр чи босоод алах гэж хэлээд баруун гараас нь бариад өндийлгсэн чинь шагаанд нь хүч ороод нөгөө хүн чинь босоод алхсан байна. За өөрөөр хэлбэл гайхамшиг болжээ. Гайхамшиг боллоо. Та бид ийм гайхамшигт итгэдэг. Яагад бол Есүс өөрөө өвдөн
яг ийм олон юмнуудыг, ийм олон гайхамшгуудыг зөндөө хийдэг байсан. Тийм учраас Иесус одоо өөрийнхөө сайн мэдээний Иесусийн хэлсэн үгнүүд сайн мэдээний номон дээр өгүүлэгдснээс эргээд харах юм бол жишээлбэл Марк номын 16 дугаар бүлгийн 17-аас 18 дугаар ишлэгийг харах юм бол итгэгчдэд эдгээр тэмдгүүд нь дагалдана. Тэд өвчтөн хүн дээр гар тавьбал эдгэрнэ. Тэд могоог болон хилэнц торхоо гараараа барина. Энэ нь очиод могоо бариад ав гэдэг утгаараа биш, муу сүнсийг эхнээс илүү хүч чадалтай болно. Миний нэрээр муу сүнсийг зайлуулна, өвчнүүдийг эдгэнэ гэж Есүс ингэж хэлсэн байдаг. Яг тэр үг одоо биелж байгааг бид Үүс номоос харж байна. Мөн Иохны сайн мэдээний 14 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлдэр Есүс надад итгэдэг хүмүүс миний хийдгийг хийх болно. Миний хийснээс ч илүү их хийх болно гэж хэлсэн байдаг. Тэгвэл Есүст итгэдэг хүмүүс бид нар Есүсийн хийж ирснийг хийх боломжтой. Тэгвэл Есүс юу хийж ирсэн? Есүс өвчин идгэж ирсэн. Есүс муу сүнснүүдийг хөөж ирсэн. Есүс гайхамшгуудыг хийж ирсэн. Тэгвэл энэ гайхамшгийг хийх бололцоо өнөөдөр та бидэрт байгаамаа. Та бидэр сайн учраас уу? Үгүй. Та бидэр зохистой учраас уу? Үгүй. Есүсийн нэрийн улмаас байгаад байгаа. Тэрс Петр ингэж хэлээгүй шүү дээ. Би их хүчтэй эрдэм намтай хүн юм байгаа. Одоо миний нэрээр гэж хэлээд одоо Петрийн хүнийг босгоогүй. Есүсийн нэрээр гэж ингэж хэлсэн байхгүй. Тийм болохоор Есүсийн нэр гэдэг бол бидний хувьд бол сүнслэг маш том зэвсэг маань болж өгдөг. Есүсийн нэр бол биднийг бол одоо хүчтэй болгодог, бусдыг өрөөдөг, өрөөлийн одоо Бурханаас өрөөл авдаг, өрөөлийн маань гол сувг бол Есүс Христ юм аа. За ингээд энэ хүнийг бол эдгээсэн иймэрхүү гайхамшгууд бидний амьдралд болдгоо. Өнөөдөр зарим хүмүүс гайхамшиг бол дандаа болдоггүй, хаяа болдгоо гэж. За бодит байдал дээр харах юм бол тэгж байгаа харагддаг нэрээ. Тэгэхээр бид ингээд өвчин тусгаалгандаа бол гайхамшиг болчихно гэж бодоод авах нь зөв үү? Тэгж бодоод авах хэрэггүй, зүгээр эмээ эмчтэй очоо. Тэгээ одоо хүний хийж чадах юмыг бол бас хийж явах ёстой гэд. Тэнгүүд зарим итгэгч нар болохоор наа чи их сүнслэг биш байна. Чи үнэхээр Есүст итгэдэг юм бол, үнэхээр Бурхан чамтай хамт байгаа юм бол чи залбираа шууд идэрж явах ёстой. Гэт нэг хэсэг нь бол бүр ингээд нэг тал руу туйширдаг. Гэтэл нөгөө хэсэг нь бол юу гэж үздэг вэ гэхээр шинэ гэрээ анхлан бичигдчихсэн энэ анхны чуулганы үед л ийм юм болж байсан. Одоо ийм юм болохгүй. Тийм учраас одоо бол одоо энэ шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед, технологи хөгжсөн өнөө үед тийм ээ. Одоо бид нар бол ийм юмыг бол одоо ингээ итгэж сууж яах гэдэг бол тэнэг хэрэг юм аа. Тэгэхээр зүгээр Есүс Христод бол итгэж бол болно. Зүгээр гайхамшиг бол болохгүй. Гэт нэг хэсэг нөгөө тал руу туйшраад хитрхи шинжлэх ухаанч одоо ингээд зөвхөн шинжлэх ухааны л юм ярьдаг. Есүсийг бол юм онлын хувьд айгүй зөвшөөрдөг. Их тийм сайн багш байсан тий. Есүсийн сургаалыг ингээ унших юм бол их хэрэгтэй юм ярьдаг. Гэхдээ тэр гайхамшиг бол худлаа гэж нэг хэсэг нь итгэдэг. Гэтэл нэг хэсэг нь бол гайхамшиг болноо гэж итгэдэг. Тэгээд аливаар нь явах юм бэ? Миний хувьд цуглаанд 90-ад оны үед анх ирэхэд хүчтэй нөлөөсөн гол зүйл маань бол ээж минь өвчин байсан шүү дээ. Ер нь намайг цуглаанд ирэхэд гол хөдөлгөх хүч маань бол ээж маань өвчтөө, үе мөчний өвчтөө, ревматизмтай, тэр нь бүр зүрхэндээ орцсон, хүнд хэлбэрт орцсон, ангийн яг ийм байсан. Маш их өвддөг. Маш хүчтэй юм уужж өвчин намддаг ийм байсан. Тэгээ энэ үед надад Есүсийн тухай сайн мэдээ ярьж өгсөн найз маань чи цуглаанд очиод ертөнцийн эзнээс залбирах юм бол ээж чи өвчий эдгэрэн штэ гэж надад хэлсэн. Тэр үг намайг сэтэлжүүлжсэн. Үнэн. Би ямар нэгэн аврал хайжсэн. Хүн нэг юм аврал хайх үе байдаг л байхгүй юу? Яагаад гэвэл хүний амьдрал гэдэг чинь зөвхөн хүний өөрийн мэддэг чаддаг зүйлээр бүх юм шийдэгдээд явдаг бас биш. Энэ хорвоод гэдэгт чинь олон янзын гайхамшгууд зөндөө болдог. Тийм ээ. Тэгээ миний хувьд анх цуглаанд ирж исэн ээжийнхээ төлөө би залбирч байгаа шүү дээ. Ээжийнхээ төлөө залбирах гэж ээжийнхээ төлөө очиод залбирчаад надаас юу унав гэж. Би тэр цуглаанд очиод залбирчаад ер нь яад нь. Ер нь бол яг анх сайн мэдээ сонсоод цуглаанд очино гэдэг бол бас нэг юм жоохон бэргээлээс л та миний хувьд. За одоо ч гэсэн ингээд манай Нью-Йорк Монгол чуулган янз янзын үйл ажиллагаа явуулаад нэлээд л олон Нью-Йоркийн монголчуудаа сайн мэдээ бас бид чинь нэг жил хагасын дотор бол нэлээд хүргэлээ шүү дээ. Уул нь бол бас бидрийг мэдэхгүй биш бас мэдж байгаа тийм үү? Бас ер нь мэдэхгүй биш мэдж байгаа. Бидрийг бол одоо Нью-Йоркд бол нэлээд олон хүмүүс бол ер нь мэддэг болчиход байгаа. Тий. Тэгтээ бас ингээд нэг бэргээл ингээд нэг л халдаж бас орж ирч чадахгүй. Ирүүл энэ нөхдүүд намайг Есүс чинь болгоод бүр өстой нэрэ. Бүр Монгол бишуулгаа ичнэ гэж зарим ч айдагч байх. Зарим ч одоо яадгийн ингээд за яах вэ одоо юу гэдгийг би ч яах вэ гайгүй өнтер гэж бас боддогч байх тийм ээ. Тэгээ миний хувьд бол
Үнэхээр би ээжийнхээ төлөө би залбирах гэж очсон. Ямар нэгэн хэрэгцээ байсан надад. Тэгээ би залбирч эхэлсэн. Нэг залбирал бүх юм болоогүй л дээ. Би цуглаанд яваал залбираал гэдэг байсан ээжийнхээ төлөө. Ээж минь өвчтөө л байдаг байсан. Тэгэхээр би цуглаанд яваал залбираал гэдэг байсан. Энэ чинь процесс واخхгүй бас. Тэгээд ингээд залбираад энэ хугацаанд чи би өөрөө тайвшраал, Библийг сураал, сонсоол, ойлгоол, надад амьдралын итгэл, урам зориг орж ирээл ингээл яваад байдаг байсан. Тэгээ нэг жил орчмын дараа ээж минь ухаан алдаж унаад өвчнөөсөө олж аав байхгүйсэн. Тэгээ би дараа 3 дүүтэй 4 лхнэ. Тэгээ ээжийнхэн төлөө ээж ингээд амьсгаа нь орж гараад болдгоо. Тэгээ бүр ингээд царай нь хөхрөөд ингээд уруул нь бүр ингээд мэдчүүрээд ингээд хөхөрцөн. Юу ч хийж чадахгүй. Тэр төргөн тусламж дуудаад ч ерөөсө төргөн тусламж ирэх боломж байхгүй. Тийм үе. 90-ад оны ихэнх үеийг би ярьж шít. Тэгээ ээжийнхэн цээжин дээр нь гараа тавиад миний чадах юм бол тэр үед Есүс л байсан. Хинч намайг буруутгахгүй байх. Тэгээ би Есүсээс ээжийнхэн төлөө залбирал дуусахад ээж минь нүдэн нэгдээд амьсгаа уртаар аваад ухаан орж исэн юм да. Тэгж ухаан ороод ингээд нэг 2 минут орчим ингээд дин дун нэг юм ингээд байжсна. Ингээд дахиад ингээд амьсгаа татаад ингээд дахиад ингээд яачдгийг. Дахиад ухаан алдчихдгийг. Бүр л айчж байгаа юм чи бас. Тэгэл дахиад чадах юм дахиад ээжийнхэн төлөө гар тавиал залбирсан. 2 удаагаа залбираад дуусахад ээж яг дахиад амьсгаа аваад нүд нэгцсэн байхгүй. Тэр үеэс хойш манай ээж чинь миний Христэд итгэсэн энэ 30 хэдэн жил нэг ч удаа тэгж тэр өвчнөөс бол тэгж ухаан алдаг. Өмнө нь манай зөндөө тэгж ундаг байсан байхгүй. Тэгээд түргэн мөргөн дуудаа суцаар нь тариа мараагаа бөө юм болчих босч ирдэг байсан. Тэгэхэд залбирлын хүчээр босч ирсэн. Тэгэхэд л би үнэхээр бурхан бол байгаа. Есүс бол үнэхээр бидний залбирлыг сонсдог юм байна гэж итгэж эхэлсэн байхгүй. Заримдаа хүмүүс юм гайхамшигт бас итгэдэггүй. Яагаад гэвэл тэд нар өөрсдөө энийг бидрээ амсч үзээгүй. А яг хажуугийнх нь ойр дотны хүн дээр тийм явдал болоогүй, хажуунаас нь өөрсдөө хараагүй учраас олон хүн бол юм бэлэн цэлийн юм ярьдаг. Наад Христийн ч худлаа. Гадныхнаас мөнгө авчихсан. Тэгэл мөнгө авчихсан тохиолдолд бол хинч юу ч ярина шít гэж мэгэл ингээд ерөөсөө нэг юм итгэж өгөхгүй нэг ийм юм дандаа яриад гайхамшиг болдог гэдэгт бол би итгэдэг. Одоо ч энэ гайхамшиг болдог. Гэхдээ бүх юм дээр энэ гайхамшиг болоод байхгүйг бас би харсан. Үнэн мөн. Надад нэг итгэлийн ухаалаг ах маань юу гэж тайлбарлаж ирсэн бэ гэхээр Бурхан хүнд энэ оюун ухаан гэдэг юмыг өгсөн. Энэ оюун ухаан гэдэг чинь Бурханаас шүү дээ. Тийм учраас хүн Бурханаас өгөгдсөн энэ оюун ухааныг ашиглаад эрдэм шинжилгээ гэдэг юмыг, шинжлэх ухаан гэдэг юмыг өөрөө хөгжүүлээд тэрнийхээ үр шимийг хүн төрөлхтөө өөрөө амсаж байгаа. Хүн өнөөдөр ингээл AI хөгжүүлж чинь тийм үү? Хүн төрөлхтөн өнөөдөр ингээл одоо микробиологийн салбарт ингээл том нээлтүүдийг хийж чинь. Компьютерийн салбарт том нээлтүүдийг хийж чинь. Технологийн салбарт том нээлтүүдийг хийж чинь. Хүн энийг яаж хийгээд байгаа вэ? Өөрийнхөө оюун ухааны хүчээр. Тэгвэл энэ оюун ухааныг чи хэн өгсөн юм? Хэн ийм оюун ухаантай хүнийг бий болгосон юм? Бурханы бүтээл واخгүй юм чинь. Тийм учраас өнөөдөр хүний гараар хийгдсэн тэр сайн сайхан зүйл хүртэл явж Бурханы л бүтээл واخгүй юу? Тийм учраас нэгэнт хүн Бурханаас өгөгдсөн мэрэгэн ухаанаа ашиглаад хүн сайн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлсэн байхад бид яагаад тэрийг ашиглаж болохгүй гэж. Тэрийг ашиглаж байгаа нь яагаад буруу гэж. Тийм учраас Христ итгэгч нар бид нар залбираад эмээ уудаг юмаа гэж. Манай нэг ах надад 90 оны үед дөнгөж Есүст итгээд залбирлын хүч чадлын тухай асуухад надад бас тэгж хэлж ирсэн. Тэгэхээр төгөлдрөө мэдөө яагаад чи нэгэнт Бурхан биднэрт мэрэгэн ухаан өгсөн. Тэр мэрэгэн ухаанаа ашиглаад бүтээгээд гаргаад ирсэн тэр эм тариагаа хүн уухта залбираад ууж болно шүү дээ. Тэгвэл эзэн улам л идэгэн шүү дээ гэж ингэж хэлж ирсэн. Тэгэхэд би нэрээ Бурхан биднэрт энэ оюун ухаан тарих гэдэг юм чи өгсөн. Энэ тарихны хэдэн хувийг хүн ер нь амьдралтынхаа туршид ашиглаж чаддаг ч үлээ чаддаггүй ч үлээ гэж янз янз юм яригадаад байдаг мөн үү? Тэгээ багийн ихэнхийг ашигладаг уулгын одоо тэгэл хэрвээ ашиглах юм бол алаад хүнлэг гэж янз янз юм яриад байдаг. Тэр тэгвэл энэ агуу потенциалтай энэ нөөц болцоотой энэ тарих чинь тэгээд хаанаас юм? Бурханаас шүү дээ. Тийм ээ. Тийм болохоор өнөөдөр бидний амьдралд байгаа надад сайнаар нөлөөлж чадах бүхий л зүйл бол Бурханы ивэл гэж бид харах хэрэгтэй, итгэх хэрэгтэй. Гэхдээ бид зөвхөн одоо логик юмд итгээд бид бас Бурхан заримдаа логикгүй арга замаар хүний хувьд ямар ч боломжгүй үед Бурхан гайхамшиг хийнэ гэдэгт бас бид давхар итгэдэг. Тэгэхээр Христ итгэгч бидний хувьд бол үнэхээр хүний энэ оюун ухаанаар дамжуулан хийгдсэн Бурханы гайхамшигт ур чадвараар бий болсон шинжлэх ухааныг бид үнэлэн хүндэлдэг. Мөн Бурхан бидний мэдхгүй зүйлээрч дамжуулан ажиллаа хийх чадварт ч бид бас мөн итгэдэг байна. Тэгэхээр бид аль алинд нь итгэдэг. Аль алиугаар нь Бурхан эдгэдэг. Би
ханаа төрөд амар ханааднасаа им уухгүйгээр шүнжингөө залбираад эдгэржсэн тохиолдол байдаг. Гэхдээ ханаад хүрэх болгондоо би бас тэгж байгаагүй л дээ. Тэрийг би бас шодрох хэлэх ёстой. Мэдээж би олон л удаа жилд хүн чинь нэг 2 удаа ханаад Монголд бол би ер нь жилд ер нь нэг 2-3 удаа амар ханаад төрдөг. Энд ирээд харин гайгүй байна. Агаар магаартай холбоотой байж бас магадгүй. Тэгээд ер нь ханаад хүрэх болгондоо мэдээж им уудаг. Тэгээ би залбирдаг. Эзэн минь намайг эдгээгээрээ миний биеийг та хүчтэй болгож өгөөрэй, дахин тэнхрүүлж өгөөрэй гэдээ имээ уугаад мэдээж залбираал тэгэл имээ нөлөөлөл би босч ирдэг. Энийг би бурхны ивэл гэж итгэл явдаг мэдээж. Гэхдээ эмгүүгээр эдгэржсэн гайхамшигар дамжуулан эдгэрсэн тохиолдол надад бол байсан. Би 94 он, 95 оны үед нэг шүнжингээ халуураад гэртээ ганцаар аав ээж хайцсан ч байсан бүүмэд. Тэгээ миний хийж чадсан зүйл бол ерөөсөө халуун усан дотор соод хийгээд сооттой усаар утаад унтах. Өөр надад уух юмч байхгүй, халуун намдаач юм тэр үед байгаагүй. Миний хувьд тэр оройж ингээ ганцаараа залбираад, Библи уншаад, магтан дуулаад залбирах одоо тоолонд залбирах бүртмэн ханиалга маань улам нэмэгдээд байгаа юм шиг сүулдэ санагдаадсэн. Айгүй сонин. Энэ ханиалга бүр ингээ тустай амьтай юм шиг, бүр өөрийн гэсэн нэг юм оюун ухаантай юм шиг, бүр миний эсрэг бүр ингээ намайг залбируулахгүй гэд тэмцээд байгаа юм шиг санагдчихсан тухайд. Би ингээд залбирсан чинь илүү их ингээд хуцуулаад ханиалгаад байгаа байхгүй тэр чинь. Тэгээд ингээд залбирхаа олчингууд ингээд нэг жоохон гайг бол. Тэгээд залбираад Библи уншаад магтан дуулангууд улам ханиалгаад байгаа юм шиг. Тэнгүүт нь улам залбирсан чинь улам ханиалгаад залбираад бүр ингээд үдцэлээ. Би өөр сүулдэ бүр ингээд өөрөөсөө өөр хин нэгэнтэй бүр ингээд үдцэлээд байгаа юм шиг санагдсан. Бүр айгүй сонин. Тэр надад сүулдэ айгүй сонирхолтой санагдсан. Тэг бүр хин дийлхээ үдчихье гэж баг тэр үед бол баг тэгээд бодгдсон шүү. Тэгээд тэр үед бүр залбираасан. Тэгээд ягаад чи сэтгэл нэг тайвшраад тэгээд би унтаад өгсөн. Өглөө нь хамаг халуун бууцсан. Өвчин намтцсан. Баг 70-80% өвчин хуугараа байхгүй болцсон. Босч ирж исэн байхгүй. Тэгээ би тэр үед юу гэж бодож исэн бэ гэхээр энэ өвчний ард бас сүнсний тэмцэл гэж бас байд юм байна гэдгийг би бас тэр үед өөрийнхөө туршлагаараа олж мэдчихсэн. Тэр бол үнэхээр сүнслэг тэмцэл би хийсэн байсан. Гэхдээ өвчин болгон тийм байгаа гэж бол би хэлэхгүй. Өвчин болгон тийм сүнсний тэмцэлтэй холбоотой гэж бол би батлахгүй. Гэхдээ надад ямар ч байсан тэр үед тийм болсон гэдгийг бол би эзний нэрээр өнөөдөр та бүгдийн би баттай гэрчилж болж чадна. Ямар ч байсан миний амьдралд ийм зүйл бол болж исэн. Тэгэхээр зүгээр ханаад идгэрх нь битгий хэл. Тийм ээ зүгээр нэг одоо юу гэдгийг нэг юм энгийн одоо өдөр тутамдаа бидэрт байдаг нэг иймэрхүү өвчнгүүд идгэрх нь битгий хэл. Бүр суунхан одоо өвчнөөсөө идгэрж босч байгаа энэ түүхийг бид харж байна шүү дээ. Тийм болохоор би та бүгдийг уриалж байна. Бурхны хувьд таны амьдралд хийж чадахгүй зүйл гэж нэгч байхгүй. Та итгээрэй. Та залбираарай. Тэгээд таны итгэлээр дамжуулан Бурхан таны амьдралд гайхамшиг хийх болно. Ялангуяа юм идэрлийн гайхамшигуудыг таны амьдрал дээр хийх болно. Таны гараар дамжуулан бас өвчтөө хүмүүсийн төлөө хийх болно. Тийм учраас Христ итгэгч бид нар өвчтөө нэгнийхээ төлөө аягүй их залбирдаг. Өвдөөд ингэх юм бол аягүй хурдан сүмдэрээ ирээд найзуудаараа залбирлждаг. Ер нь Христ итгэгчдийн дунд тогтсон соёл юм тийм байдаг. Гэрийн бүлэг дээрээ Библи судал дээрээ ирэхээр би ингэсэн байгаа тэрний төлөө залбирч өгөөрэй гар гараасаа бариад эсвэл биеийнхээ төлөө гар тавиад идэрлийн төлөө бид нар аягүй их залбирдаг. Тийм болохоор та нар өвчтөө зүйл байх юм бол Есүсийн нэрээр идгэр гэж өөртөө хэлж байгаарай. Өвчтөө зүйл байх юм бол эзэн минь намайг эдгэж өгөөч гэж залбирч байгаарай. Хэрвээ гэрээ чи хэн нэгэн хүн өвчтөө хажуу чи өвчтөө ямар нэгэн хүн байх юм бол Есүсийн нэрээр гээд тэр хүнийхээ төлөө гар тавиад залбирч өгч байгаарай. Эзэн эдгэдэг шүү. Намайг наашаа ирэхээс өмнө Битаны ургацсан Монгол дахь чуулган дээр бас нэг гайхамшиг болсон. Нэг гар нэг юм жоохон нэг иймэрхүү асуудалтай настай ихч байсан манай цуглаанд. Тэгээд би номлол болгоныхаа ард хүмүүсийг дуудаж гаргаж ирээд магтан дуу тэр үед ингээ яваад тэгээд тэр үед өвчтөө хүмүүсийн төлөө ингээ аюух залбирлын үйлчлүүдийг нэг хэсэг бүтэн сайныхаа цуглаан болгон дээр хийсэн. Тэгээд тэр ихч гарч ирсэн. Тэгээд би тэр ихчийн төлөө залбирсан. Би бол залбирхтаа гар нь идэрхийн төлөө уулан залбирсан. Тэгээ гар нь яатсан бөөмөд нь бэртцсэн үү яасан ямар байсан. Тэгээ залбирсан. Чи 2-7 хоногийн дараа нөгөө ихч мань бүтэн сайны цуглаан дээр би гэрчлэл хуваалц бараана гэдээ урд гардагсан. Тэгээ бид нар болон гэж микрофон бариулаад. Тэгээ урд гарч ирээд. Тэгээ би залбируулаад эртээ пастораар залбируулсан чи идэрсэн гинэ. Би гарлуу харсан чи гар нь хэвээрээ баг. Гэхдээ юу нь идэрсэн бол таа гайхсан. Тэгээ чи нөгөө ихч мань сахартай байсан юм. Сахар нь идэрсэн байсан гинэ. Тэгээ би бүр гайхаад гоо бас нэрээ эзэн ингэж хийдэг юм байна даа гэдэг. Тэгээ эзэн үнэхээр идгээдэг. Тэгээ тэр хүн одоо идгэрээгүй хүн бол худлаа ингэж ярихгүй шүү дээ.
Ингэж ярьлаа тэр хүнд ямар ч ашиг байхгүй. Яг бол манай цуглаанаас тэр хүнд танд хэдэн сая төгрөгөө та нэг ийм гэрчлэл хийгээд хүмүүсийн сэтгэлд санааг нэг жоохон нааш нь татаад өгөөч энэ гэж бод бид тийм захиалгаар ийм хийгээгүй. Тэгж өгж идэг мөнгө ч байхгүй бид чинь бие даасан Монгол цуглаан. Тэгээд хэрвээ тэр эдгэрээгүй байж байгаа тэр их тэгж ярьсан бол дараа нь өвдөд төвчих юм бол өөрөө л онгоо болно. Ер нь бол үнэхээр эзний ивэлийг авсан хүн ингэж байгаа байхгүй. Тийм болохоор эзэн эдгээдэг шүү. Петр Иоханнараар дамжуулан эзэн тэр үеийн сунг хөлтөө хүнийг үзэгсэлэн таалганы дэргэд суужсэн хүнийг эдгээжсэн шиг бас таны амьдралд эзэн эдгэрлийн ажлуудаа хийх болтугай. Та үүнд итгээрэй, та үүнд үргэлж залбирдаг байгаараа. Эзэн шинжлэх ухаанаарч дамжуулан ажиллаа хийнэ. Эзэн гайхамшигаарч дамжуулан ажиллаа хийнэ. Эзэн таны мэдлэг чадвараар ч дамжуулаад ажиллаа хийнэ. Эзэн бусдын мэдлэг чадвараар дамжуулан таны амьдралд ажиллаа хийнэ. Мөн гайхамшигаарч гэсэн дамжуулан ажиллаа хийнэ. Бурхны ажлыг бид зөвхөн нэг л суугаар гэж бид нар харж болохгүй. Бурхан олон янзын арга замаар ажиллаа хийдэг шүү дээ. Харин энэ тохиолдолд бид бол эзэн гайхамшиг хийдэг юм а гэдгийг өнөөдөр онцлон ярьж байгаа. Тийм болохоор гайхамшиг болох болно гэдэгт та бүхэн маань итгэж байгаараа. За ингээд нөгөө хүн маань бослоо. Нөгөө хүн чинь босоод баярлаад 40 гаруй насны хүн байхгүй юу энэ чинь. Яг бол дараагийн бүлгийг унших юм бол энэ хүн 40 гаруй насны хүн байлаа гэж байдаг. Энэ хүн маань босоод өвчөө зогцоод баярлаад Бурхныг магтаад тэгсэн чинь тэр хавьд баян тогтмол тэр хаалгаар орж ирж сүмд ингээд өдрөө олгон ирж залбирдаг хүмүүс чинь таньдаг болсон байгаа шүү дээ энэ чинь. Таньдаг хүн нөгөөх чинь өстө юм навсгар хувцастай Петр Иохан хоёрыг дагцсан ингэсэн цогцсон хөл дээр үгсэрсэн халелуя гэсэн явж байгааг хараад нөгөө хүмүүс бүр гайхаад тэгээд тэр сүмийн хашаан дотор бүр тал бүртлээс олон хүмүүс суглаад бүчээд ирсэн байдаг. Ингээд бүгдээрээ нөгөө хүний чинь ингээд идэрсэн нөгөө нь гуйлгуугаа сууждаг хүн чинь хүүшэ босцсон явж штэ гэдээ бүр гайхаад тэг ингээд ирэнгүүт нь Петр яг энэ үед сайн мэдээг номлосон байдаг. За тэр номлол нь ингээд 3 дугаар бүлгийн дараагийн ишлүүдээр цаашаа үргэлжлэн гарсан. Ингээд Петр номлохдоо юу гэж хэлсэн бэ гэхээр би өөрийнхөө хүчээр энэ гайхамшиг хийгээгүй. Энийг Есүс хийсэн юм аа гэдгийг хэлж байгаа байхгүй юу Петр. Би та нарт 16 дугаар ишлэгийг уншиж байгаа. Энэ 3 дугаар бүлгийн 16 дугаар ишлэгийг уншъя. Та нарын харж байгаа энэ таньдаг хүний чинь зөвхөн Есүсийн нэр тодруулбал энэ нэрд итгэх итгэлэл иларшууллаа. Есүст итгэх итгэлэл энэ хүнийг өмнө чинь ийхүү цоо ирүүл болгосон байна гэж хэлсэн байна. Тэгээс би идгээчлээ гэж хэлээг байх нь шүү дээ. Би идгээчлээ. Тэр харж гин тэр над дээр надаар залбируулаа. Тэ? Ой, цагаа захиал энэ гэл тэ. Есүс Петр ийм яриаг байх юм. Есүс энэ хүнийг идгээсэн шүү. Есүст итгэх итгэл нь энэ хүнийг идгээсэн шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр Христ итгэж бид нар айгүй их тэгж ярьдаг те. Бидний амьдрал ямар нэгэн сайхан зүйл болоход Бурханд алдрыг хүргэе. Халелуя. Бурхан сайн шүү. Эзэндээ баярлалаа гэж бид нар бол айгүй их хэлдэг те. Хүнд баярлалаа гэхээсээ илүү Бурханд баярлалаа гэж хэлдэг. Тэгчээд мэдээж хүнд бас баярлалаа гэж хэлдэг л те. Тэгэнгүүт одоо эзэн ажиллаа хийдэг гэдгийг ойлгодог хүмүүс болохоор юу гэж хэлдэг вэ гэхээр би биш ээ. Энэ бол эзэн байсан шүү. Эзэн надаар дамжуулж энэ гайхамшигыг хийлээ. Эзэн надаар дамжуулан энэ ажлыг хийлээ гэж ярьдаг байхгүй. Тийм болохоор тийм үгэнд та нар одоо дасаараа бас бие биендээ ингэж хэлж сураараа. Тийм ээ. Тэгээд яагаад гэвэл эзэн ажиллаа хийдэг шүү. Тийм учраас Петр юу гэжсэн гэхээр би энийг хийгээгүй. Есүс хийсэн юм аа. Есүст итгэх итгэлээр энэ хүн өөрөө идэрсэн юм аа гэж ингэж хэлж байгаа байхгүй. Амен. За тийм учраас энэ одоо гайхамшигтай ийм итгэл байна. Тэгэхээр үүнд бүгд хамтдаа Есүс Христийн нэрээр итгэж цаашдаа явах нь чухал байна. За ингээд 3 4 дугаар бүлгийг цааш нь үргэлжлүүлэн харах юм бол энэ одоо гайхалтай зүйлтэй холбогдуулаад би дараах 3 зүйлийг та нарт өнөөдөр номлолынхаа төгсгөлд бас нэг яриад одоо өнөөдрийн номлолыг бол би дуусгах ёстой. Юу вэ гэвэл гайхамшиг болоход араас нь дагалдаж бий болдог 3 зүйлийн тухай би дуртахгүй бас өнгөрч болохгүй нэ. Яг гэвэл бид нар түрүүн 3 дугаар бүлгийнхаа зөвхөн 1-ээс 10 дугаар ишлэгийг л уншсан. Яг гайхамшиг болсон тэр дүгийг л уншсан. Харин 3 дугаар бүлгийн 11 дугаар ишлээс ахуулаад 3 дугаар бүлгийг дуустал нь уншаад 4 дугаар бүлгийг дуустал нь унших юм бол энэ 40 гаруй насны энэ сунг хүн эдгэрсэн үйл явдалтай холбогдуулаад дараагийн 3 үйл явдал өрнөж байгаа. Нэгдүгээрх нь тус эдгэрсэн хүн маань өөрөө Бурхныг магтаж байгаа. Гайхамшиг юуны тулд болдгоо гэвэл Бурхны алдрын төлөө болт юм аа. Тийм болохоор амьдралд чинь ямар нэгэн гайхамшиг болсон бол та залбирлынхаа хариултыг авсан бол баярлалаа Есүсээ гэж хэлж байгаарай.
Суугаад залбираад эзэн минь үнэхээр баярлалаа гэж бас хэлж байгаараа. Эзнийг магтан дуулж байгаараа. Тийм ээ, зөвхөн сүмд ирэхээр, цуглаанд ирэхээр дуулах биш. Ямар ч үед эзний нэрийг магтан дуулж байгаараа. Эзэн минь тандаа баярлалаа гэж. Яагаад таны амьдрал гайхамшиг болдгийг? Энэ нь Бурхны алдрыг магтуулахын тулд болдг юм аа. Тийм болохоор 3 дугаар бүлгийн 9 дугаар ишлээс харах юм бол нөгөө хүн маань Бурхныг магтажсэн гэж түрүүн бид нар уншсан шүү дээ, тийм ээ. Бурхныг магтажсэн. Тэгэхээр гайхамшиг болдог шалтгаан бол хин нэг хүнийг алдаршуулахтаа биш. Хүнийг магтахтаа гол нь биш. Тэр гайхамшигыг хийж байгаа Бурхныг магтахтаа гол нь орш тийм аа. Зарим энэ эдгэрлийн бэлэг аваас авсан пасторууд, за пастор биш ч гэсэн иймэрхүү онцгой бэлэг аваастай хүмүүс заримдаа алдаа гаргаж байгаа тохиолдол харагддаг. Тэр нь юу вэ гэхээр алдрыг Бурханд биш өөртөө авч эхэлдэг. Зарим ингээд тариф тогтоогоод тэгээ тарифаар үйлчилж эхэлдэг. Яг гандантай адилхан болчдөг. Ламтай адилхан болчдөг. Энийг ашиг хий гэж өгсөн бэлэг аваас биш дээ. Тэгээ өөрийгөө алдаршуулад эхэлдэг. Тэгээ хин нэгэн өөрийг мэдхгүй хүн өөртөө ингээ хөөе чигээ ярьж байгаа чи намайг хүндэлсэнгүй гэж уурладаг. Нөгөө эмч хүнийг эмчээ гэж дуудахгүй болохоор уурлаад байдагтай адилхан. Багш хүнийг нөгөө багшаагаа дуудахгүй болохоор ууралцдаг шүү дээ, тийм ээ. Тийм учраас ялангуяа цэрэг цагдаагийнхан эмч за тэгээд энэ юуныхан багш энтер хүмүүстэй бол яг тэр нөгөө багшаа эмчээ энтер гэдгээр нь ярьдаг нэг юм соёл тогтцсон байдаг да. Та нар ер нь мэдэх бах ер нь. Тэг өөрийгөө хүндлүүлэх гэд эхэлдэг. Тэгэхээр энэ бол алдаа юм. Та бол зүгээр төгөлдөр байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Та зүгээр л цэцгээ дорж байж болно ш. Бурхан танаар дамжуулан ажиллаа гэсэн алдар нь Бурханд очиж байгаа хэрэгтэй байхгүй. Тэрнээс бид ингээд өөрөө алдрыг аваад бид өөрөө ингээд хүндлэлийг хүлээгээд бид өөрөө тэрний ард ингээд хин нэгнээс шагнал хайгаа яваад ах нь бидний зорилго биш. Тэр шагналыг чи Бурхан өөрөө өгдөг. Өгөхдөө өөрийнхөө тогтсон цагтаа өгдөг. Бүр хожим Бурханы өмнө очих үедээ ч авч магадгүй энэ дэлхий дээр авахгүй явж байгаа ч штэ. Тийм үед ч гэсэн та бусдад үйлчилж чадах уу? Тийм үед ч гэсэн та бусдын төлөө залбирсаар байж чадах уу? Тийм үед ч гэсэн та бусдад хайраар хандсан хэвээрээ байж чадах уу? Тийм ээ. Тийм болохоор гайхамшиг болдог хамгийн ихний шалтгаан бол Бурханд алдрыг өргөхөд оршдог юм аа. Хоёрдугаарт гайхамшиг болоход араас нь болдог хоёр дахь зүйл нь юу вэ гэхээр Есүсийн нэр гэрчлэгддэг. Яагаад гэхээр тэр нөгөө одоо идэрсэн хүний чинь харахтаа таньдаг хүмүүс нь бүгд гайхаад ингээд цуглараад ирж байгаа байхгүй. Тэгээд тэр Соломоны гэдэг тэр нэг юм одоо ийм дээгүүрээ юм сарвчтай сүмийн хашаан дотор байдаг тэр хэсэг дээр чинь маш олон хүн цуглараад ирж байгаа. Тэнгүүт нь Петр тэнд энэ хүний чи би итгээггүй Есүс итгэсэн. Есүст итгэх итгэлээс болж энэ хүн чи идэрж байгаамаа гэд Есүсийг гэрчилж байгаа байхгүй. Тэгэхээр гайхамшиг болдог хоёр дахь шалтгаан бол Есүсийг гэрчлэхэд оршиж яадаг юм аа. Өнөөдөр өвчтөг хүн идэрсэн бол энэ Есүс үнэн гэсэн үг. Өнөөдөр таны амьдралд боломжгүй зүйл болцсон бол та Есүсийг үгээрээ дамжуулан гэрчилж сураарай. Тийм учраас Христ итгэгчдийн хувьд ийм номлолын цагаас гадна гэрчлэлийн цаг гэж аявих гаргадаг. Та нар анзаарсан бол сая Вашингтон ДС-д болсон зүүн иргийнхний нэгдсэн конференц дээр тэр оройн тэр онцгой цуглаанууд дээр дандаа гэрчлэлийн цагууд болоод байсан. Тийм ээ? Дуучин отгон цэцэг альтернатив отгоо гэж ярьдаг тийм ээ хүмүүс. Отгоо тэр гэрчлэлээ хуваалцлаа. Ган зэрэг ах гэрчлэлээ хуваалцлаа. Манай миг ах гэрчлэлээ хуваалцлаа. 3 өдөр 3 хүний гэрчлэл байлаа тийм үү? Энд чи юуг харуулж байгаа гэхээр зүгээр энэ номлолоос гадна Христ итгэгч нар чинь өөрсдийнхөө амьдралд бий болсон Бурхны ажлуудыг хоорондоо гэрчилж ярьдгийн шүү гэдгийг энэ чи харуулдаг. Тэгэхээр манай цуглаан ч гэсэн Нью-Йорк Монгол чуулган ч гэсэн яваанда манай бүтэн сайнны цуглаан гэрчлэлээр дүүрэн цуглаанууд болдог болно гэж би итгэж байгаа. Та нар үнэхээр одоо урдчлаа пастраа өнөөдрийн цуглаан дээр би нэг юм гэрчилчмээр байна болох уу гэд бүр уралдаж ингэж надад хэлээд бүр цагаа аваад бүр сүултээ оочр дараал үүсцэн энэ бүтэн сайдраа амжихгүй нэ тгээ хизээ юм бэ 2-7 хоногийн дараа тэгээ гарч ирээд ингээд эзний амьдралд хийсэн тэр гэрчлүүдээ ярьдаг тэр гэрчлүүдийн чинь бусан сонсохороо итгэл нь нэмэгддэг байхгүй итгэл нь улам илүү баталгааж ичдэг байхгүй тийм болохоор амьдралд чинь Бурхан ямар нэгэн байдлаар гайхамшиг хийсэн бол гэрчилж байгаараа тэрийг хуваалцж байгаараа бусдтайгаа таны тэр гэрчлэл хуваалц чинь өөрөө бусдын итгэлийг барьж байгуулж идэг ашиг тустай юм шүү. Тэр Петр бол яг энэ гайхамшигаас үүдээд Есүсийг намссан байдаг. Есүсийг гэрчилсэн байдаг. Тэгэхээр гайхамшиг болоход эзнийг магтдаг. Гайхамшиг болоход Есүс гэрчлэгддэг. За 3 дугаарх нь гайхамшиг болоход хавчлага өрнөдөг. Хавчлага өрнөдөг.
Хэрвээ бид нар Үйлс номын 4-р бүлгийг унших юм бол яг энэ гайхамшигаас болоод Петр нөгөө цугласан олон хүнд номлоо зогсож исэн чинь сүмийн мяндагтангууд орж ирээд Петр Иохан хоёрыг барьж аваа шоронд ичдэг. Хоёр одоо юугаа яриад байгаа юм? Тэгээ бид нар Есүсийг ярьж байгаа чинь битгий наа Есүсээ яриад бай. Гэхдээ бидний амьдралд хийж байгаа эзний ивэлийг бид ярихгүй байж чадахгүй гэсэн чинь үгүй та нар энэ нэрээр бүр энэ Иерусалим хотыг та нар бүрстэ болж орхилоо гэж. Тэгээ Петр Иохан хоёрыг ташуурдаад дахиж Есүсийн тухай битгий яриараа гэж. Тэгсэн чинь Петр бүр өөдөөс нь хэлсэн байдаг. Би 4-р бүлэг дээр гардаг юм ярьж штэ. Петр бүр өөдөөс нь хэлдэг. Та нар өөрсдөө бурханд итгэдэг хүмүүс. Би бурхныг дагахгүй та нарыг дагахгүй. Аль нь зөв бэ? Өөрсдөө хариулаарай гэд Петр бүр өөдөөс нь маш зоригтой тэгж хэлсэн байдаг. Тэгээд Петр Иохан нарыг Есүсийн тухай битгий дахиж яриагаад бүр сүрдүүлээд тавьж явуулсан байдаг. Яагаад яалтчгүй нөгөө өвчнөөсөө идгэрчин хүн бодиттой байгаад байсан учраас тэд үгүйсгэж чадахгүйсэн. Үгүйсгэж чадахгүйсэн. Тэгэхээр бидний амьдрал гайхамшиг болох үед араас нь сорилтаас ирж идэв шүү. Тэгэхээр би өнөөдөр Нью-Йорк Монгол чуулганыхаа итгэгч та бүхэнд бас нэг зүйлийг өнөөдөр яг энэ дээр онцлон дурдж хэлмээр байна. Манай Монгол чуулган одоо яг ингээ монгол хэл дээр аль биесээр үйл ажиллагаа явуулаад ингээ жил 9 сар болж шít. Та нар маань бол ихэнх нь жил 9 сарын цуглаандаа бол ямар ч үсэн явж байгаа хүмүүс. Та нар эзнийг ингээ таньж мэдээд эзэнд ингээ үйлчлээд эхлэнгүүт та нарын амьдрал руу ч муу сүнс ус ямар нэгэн байдлаар дайрнаа. Хамгаалтын төлөө залбирж байгаарай. Тийм ээ? Яагаад тэгэхээр сайн зүйл болж байгаа газар муу сүнс дургу байдаг. Бурхны хүсэл биелж байгаа газар муу сүнс тэрийг нураахыг хүсэж идэг. Муу сүнс тэрийг зогсоохыг хүсэж идэг. Нью-Йоркд Монгол чуулган ингээд монгол хэл дээрээ үйл ажиллагаа явуулаад яг монголчуудын төлөө дагнаад ингээд яваад эхлэнгүүт сатан үн дуртай байгаа болов. Дургу байгаа. Тийм учраас чуулганыг тараахыг хүсэж байгаа. Энэ чуулганыг хүчгүй байлгахыг хүсэж байгаа. Энэ чуулганыг эвдрэлцүүлэхийг хүсэж байгаа. Энэ чуулганы урам зоригийг хугалахыг хүсэж байгаа. Нураахыг хүсэж байгаа. Тэгэхээр бид үүний эсрэг залбирах ёстой. Үүний эсрэг бид эв нэгтэлтэй байх ёстой. Үүний эсрэг бүгдээ хамтдаа залбирч хамтдаа тэмцэж бидний залбирлаар дамжуулан эзэн улам илүү их гайхамшиг хийж өөрийнхөө хаанчлалыг байгуулах болно. Тэгж итгэж байна. За тэгэхээр гайхамшигын дараа болдог 3 зүйлийг би одоо Үйлсийн 3-р бүлэг 4-р бүлгээ хамтруулаад ярьчлаа. Нэгдүгээрх нь эзний нэр алдаршуулагддаг. Хоёрдугаарх нь Есүсийн нэр гэрчлэгддэг бол гуравдугаарх нь бас хавшлаг сорилт бас араас нь ирдэг бахнэ. Тийм болохоор та нар маань үргэлж залбирч залбирал дотор хүчтэй байцгаагаараа эзний нэрийг алдаршуулаараа Есүсийг бослоод гэрчлээрээ тэгээд сүнслэг дайралтын эсрэг зоригтой залбиралтаагаар зогсож байгаараа. Саяын бидний одоо нөгөө конференц руу явах аялал бол манай чуулганы хувьд бол маш том сүнслэг цөмлөлт болсон байна. Яг бол очоод та нарын маань ингээд нүд нэгдэж чинь тийм ээ. Зөвхөн бид эндээ ингээл бид нэг 20 хэдэн хүн 30-аад хүн ингээл би өөрсдөө хараад байдаг бол одоо тэнд очиод өөр бус тэтгэгч нар ямар байдгийг өөр бус хүмүүсийн амьдралд бурхан яаж ажиллаа хийдгийг бид нар харж байна шүү дээ. Тэгэхээр энэ нь муу сүнс дургу байгаа байхгүй. Тийм учраас бидний амьдралаар янз бүрийн арга замаар дайрч байгаа. Бидний сэтгэл санааг сонирн болгоно. Эсвэл бидний эрүүл мэнд гинт муудна. Эсвэл гинт нэг юм хүсээгүй нэг юм сонин үйл явдал амьдралд болно. Битгий бууж өгөр. Эзэн амьд. Яг бид зөв зам дээр зогсож байгаа үед муу зүйл болдог. Тэгэхээр бидний амьдралд муу зүйл 2 тохиолдолд болдог шүү дээ, тийм ээ. Нэгдүгээр нь бид өөрсдөө буруу явж байгаа учраас муу зүйл бидний амьдралд болдог бол хоёрдугаарх нь бид сайнны төлөө тэмцэж байгаа учраас муу зүйл бас бидэнд тохиолдох годох тохиолдол бас байдаг байхгүй. Тийм болохоор залбираад хүчтэй цосоор ах дүүсэ. Залбираад Есүсийн нэрээр бат цосоорой. Муу сүнс биднийг зогсоож чадахгүй байх болно. Муу сүнс биднийг хохирох гэж оролдоно. Муу сүнс биднийг үнэхээр нураах гэж оролдоно. Муу сүнс бидний итгэл сэтгэл рүү дайрах гэж оролдоно. Гэхдээ бид үүнийг даваад гарах ёстой. Тийм учраас энэ хавчлага Петр, Иохан нарыг бол зогсоож чадаагүй. Иерусалимийн чуулганыг бол зогсоож чадаагүй. Иерусалимийн чуулган улам хүчээ авсан байгаа. Үүнтэй адилхан Нью-Йорк Монгол чуулганы итгэгч нар та бүгдийн минь итгэл улам илүү хүчээ авна гэдэгт итгэлтэй байна. Хамтдаа залбирцгаая. Ер бусын Тэнгэрлэг эцэг минь. Есүсийн нэрээр та газарт буун ирсэн. Есүсийн дүрээр та бидэнд айлчилсан. Есүсийн хайраар та бидэнд өөрийнхөө хүслийг илчилсэн. Есүсийн мотраар та биднэрт нэгүслээс хоёргасан.
Есүсийн энэл нэрээр өнөөдөр та биднийг эдгээдэг, биднийг чөлөөлдөг, биднийг ивээдэг үлээ бурхан аваа. Тандаа баярлалаа. Өнөөдөр манай чуулганы бүхий л итгэгч нарын амьдралд таны гайхамшигт хүчтэй нь биелэх болтугай гэж гуйж байна. Өвчтөе нэгэн байх аваас та эдгээгээрэй. Сул дорой нэгэн байх аваас та хүчийг өгөөрэй. Эзэм унсан нэгэн байх аваас та босгоорой. Хамгаалт хэрэгтэй нэгэнд нь та хамгаалтыг тавиарай. Эзэм та энд байгаа хүн болгонд ариун сүнсээр хүрээч. Есүсийн нэрээр та яг энэ суун хүнийг эдгэж босгосон шиг бидний итгэлээр, бидний таныг мэдэх мэдлэгээр, бидний эрүүл мэндээр, бидний хүч чадлаар та босгооч гэж танаас залбирч байна. Өө танд баярлалаа эзэн. Та гайхамшигудаа манай чуулганд хийгээч. Та гайхамшигудаа бидний амьдралд үйлдээч. Тэгээд таны нэр алдарч болтугай. Таны нэр улам илүү олон хүнд түгэн гэрчлэгдэх болтугай. Тэгээд уус сүнс дайрах үед бид бас үүнийг даван гарах хүчийг та ард дээр нь бидэрт зөвшөөрж өгөөч. Тандаа талархан эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.